Hello students. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ used to хэллэгийг үзье. За used to гэдэг маань ямар учиртай вэ гэхээр өнгөрсөнд болсон дадал зуршил нөхцөл байдлын талаар ярихдаа хэрэгэлдэг хэллэг байгаа. Тэгдэг байсан, ингэдэг байсан. За хэдүүлээ одоо өгүүлбэрийн 3 хэлбэр дээр авч үзье. Эхний хэлбэр нь батлах хэлбэр. My parents used to listen to music on a CD player. За миний эцэг CD тоглогчоор хөгжим сонсдог байсан. За сонсдог байсан гэдэг үг маань өнгөрсөнд болсон үйл явдал байгаа тийм үү? Давтагдаж байсан. За байнга сонсдог байжээ. Одоо бол сонсдоггүй байна шүү дээ. Одоо л үнэн биш. За I didn't used to read books on an e-reader, but now I prefer it. За би цахим ном ерөөсөө цахимаар ерөөсөө ном уншдаггүй байсан. Одоо би бол уншдаг болсон. За уншдаггүй байсан гэдэг үг маань didn't used to read гэдэг үг байна. За what type of film did you used to watch when you were younger? За did гэчээд used to watch гэдэг үг маань үздэг байсан үг гэсэн үг байна тийм үү? За асуултан дээр ингэж зохиодог байх нэ. За одоо бүгдээрээ дөрмийн хэсэг рүү оръё. За дөрмийн хэсэг рүү орохоос өмнө бүгдээрээ нэг текст уншина. За энэ текстэн дээр та нар used to хэллэгийг хаана яаж хэрэглэгдсэн бэ гэдгийг сайн анзаарч хараад орчуулгыг оролдоорой. За энэ дээр 6 ширхэг used to гийн жишээ орсон байгаа шүү. За эхнийх нь did people used to communicate. Дараагийнх нь didn't used to send, used to write. За дараагийнх нь some people used to use. Дараагийнх нь дараагийнх нь people used to take these birds. Дараагийнх нь pigeons used to fly. За энэ 3 жишээ орсон байж байгаа. За одоо бид нар өгүүлбэрийн 3 хэлбэр дээр энэхүү used to хэллэх нь хэрхэн орохыг харцгаая. За батлах хэлбэр дээр хэрхэн орж ийн харъя. За ингэж орж ийн тийм ээ. За өгүүлбэрийн subject эзэн би явлаа. Дараа нь used to chat гэдэг маань чаталдаг байсан. Өнгөрсөнд болсон үйл явдлын талаар. Ер нь бол олон давталттай хийгдэг байсан. Одоо бол бид нүүр нүрээ уулздаг болсон гэж. За энэ хүүг маань өмнө нь тэр маш олон мэйл хүлээж авдаг байсан. За гэсэн утгатай. За гүйцэх хэлбэр дээр I didn't used to watch films on my smartphones. За didn't used to. За did гэдэг туслах үйл маань used to гэдэг дээр ороод ирчихэж байна. За туслах үйл үгээ үгүйсгэлээр not үгүйсгэлээр үгүйсгээд didn't болгоод тэгээд үгүйсгэсэн хэлбэр дээр didn't орж ирээд used to watch гэж хэрэглэж байна. За асуултан дээр яаж орж ийн гэхээр did he used to play гэж did гэдэг туслах үйлэг маань subject-ийн хамгийн өмнө гарч ирээд did he used to play гэж орж байна. За анхээр энэ өгүүлбэр маань яаж юу гэсэн үг болж байна? Тэр эрэхтэй видео тоглоом залуудаа тоглодог байсан. Тийм ээ тэр тэгдэг байсан. Yes he did. За yes he did гэдэг үг маань товч хэлбэр нэг тийм үү? За ийм байдлаар хэрэглэх нэ. Үгүйсгэсэн бол no he didn't. Тэгэхээр яаж чинь өнгөрсөнд байнга давтагдж байсан үйлдэлийг ярихдаа used to хэллэгийг бид нэр хэрэгэлдэг байна. Харин үүнээс цаашаага хизээж тэр маань дахин давтагдхаа болсон гэсэн үг. За үгүйсгэсэн хэлбэр дээр бид нар D нөхцөлийг нь used гэдгийн D одоо suffix-ийг хаяад did гэдэг юу авчихна. Туслах үгэг авсан байна тийм ээ. За цаг хугацааны хувьд before, in the past, when I was younger гэсэн 3 цаг хугацааг бичиж энэ өгүүлбэрт одоо бичиж өгөхөд одоо яг энэ өгүүлбэрийг одоо ойлгомжтой байдлаар илэрхийлж болно гэсэн үг. За одоо та нарт practice time буюу дадлага хийх энэ өгүүлбэрүүдийг нөхөх даалгаврыг өгч байна. За ингээд та хэд маань өгүүлбэрийг нөхөөрэй. За ингээд
та нарт гэрийн даалгавар өгчээ. Student book-ийн 50-аас 54 дугаар хуудсыг хийгээд workbook-ийн 38-аас 42 дугаар хуудсыг хийгээрэй. Баяртай охтуудээ. Goodbye.